Сайн байцгаана уу? Намайг аз жаргал хөвгтө хонгор гэдэг Forex арилжаа хийдэг. Одоос 10 жилийн өмнө би оюутан байхдаа 19 настай анх Forex арилжаанд төхөл тавиад одоо анх сонсч мэдээд тэгээд суралцаж эхэлжсэн. Хамгийн анх би Forex-ийн ном уншижсэн юм л да. Монгол хэл дээр. Тэр нь болохоор олон улсын валют арилжааны техник шинжилгээ гэх нэртэй тийм ном байсан санаж байна. Эхний хуудсыг би дийлгэхэд тийм үг байсан байхгүй юу? Хэрвээ чи арилжаа хийж эхлэж байгаа бол энэ ертөнцид хөл тавих гэж байгаа бол эргэлт буцалтгүй одоо энэ хаалгыг нэ эсвэл бити онгойлго гэдэг тийм утгатай. Тэгээ би тэрнээс айгүйх шийдвэр ер нь айгүй шийдэмгээ эхлээд арилжаа хийж эхэлсэн. Тэгээд одоо энэ 10 жилийн хугацаанд ер нь ингээд арилжааны одоо миний түүх ямар байсан бэ гэхээр эхний нэг жил бол ингээд маш их гүн гүнзгий орж судалж одоо суралцаад тэгээ ингээд арилжаа хийж эхлээд ингээд явж исэн. Тэгээд түүний дараах жилүүдэд болохоор ер нь нэлээд тийм сарнсан арилжаа гэдэг зүйлийг ер нь нэг юм жоохон гэмбл маяга тэгээ нэг $100 ер нь бол нэг гай болоод тэгээд $100 аваад ажил хийж гисэн нэг цалингаас $100 аваад нэг сар үзэл $400-500 болгоно $1000 болгоно тэгээд шатаач нь тэгэл мөнгө олцоо чинь дахиад ажиллаа гээл ингээл нэг мартаж 2-3 сар явал тэгжээс дахиад иймээ санагдал ингээл хийгээд эхлээл гих байдлаар яг ер нь нэг 9 жилийг дуустал ер нь би тэгж 8 жилийн хугацаанд баг ингээл нэг $100 жоохон өсгөн шатаа нэг тийм хэмнэлээс ерөөсөө гарч чадхаа болоод сүүлийн 10 дахь жил дээр ер нь нэг айгүй тийм бизнес утгаар нь яг жинхэнэ ажил одоо орлого гэдэг утгаар нь хүлээж аваад мэрэгжил гэдэг утгаар нь хөгжүүлье одоо ингэж ер нь нэг юм $100-оор явах болио гэд сүүлийн нэг жилийн хугацаанд ер нь өөртөө айгүйх ажиллаад өөрийгөө айгүйх хөгжүүлээд тэгээд ингээ арилжаанд бол одоо айгүй нухстай андаа ер нь үзүүлэлт ч гэсэн ер нь мэдгэцгүйс сайжирцсан явж байгаа. Айгүй удаан нэг сайн индикатор ингээ олох гээд Holy Grail-ийн юмны эрэлт гараад ингээ нэлээд удаа ажиллаж байгаад тэгээд тэр ер нь биш байсан юм байна гэдэг ер нь сүүлийн нэг жилийн хугацаанд бол ажиллаж байхдаа ойлгоод одоо л ер нь naked trading гэдэг нэг ойлголт байдаг. Тэрүүгээр юм явж байгаа. Ер нь зах зээлийнхээ импульс одоо market structure дээр үндэслэл нэг фактор индикатор хэрэглэхгүй хэдэн шугамаа татаал ерөнхийдөө нэг юм импульс market structure дээр тулгуурлаж ажиллаж байгаа явуулж байгаа. Ер нь фандын тухай би нэг 4-5 жилийн өмнө сонсч байсан. Тэгээ тухайн үед нэг тоолгүй за юм байт юм гэж найзуудаас сонсчод арилжаадаг найзуудаас сонсчод нэг тэрийг орлож үзээгүй. Тэгээ яг Монгол юм болохоор амар ойрхон тусчиж байгаа байхгүй. Монгол хэл дээр тэгээ Монгол хүмүүс энэ сууж байгаа гэж бодохоор за энэ орлоод үзээ нь ямар юм байдгийг сонирхоод тэгээд чаленжийг авсан одоо орлоод ингээд за юм байт юм. Тэгээд ерөнхий концептыг ойлгонгууд хөшүүргийг ингээд дахиад давхар хөшүүргэж байгаа юм шиг уусаа фанд өгж байгаа гэдэг айгу давуу талтай санагдаад анхаа орлож үзсэн. Демо дээр шалгуур дээр бол 2-7 хоног дотор ингээд асуудалгүй ингээд өсөөд ер нь drawdown байхгүйгээр өсөө явцсан. Тэгээд авцсан. Дараа нь болохоор жинхэнэ бодит танс авангуудаас сарын хугацаанд шатаахгүй ингээд өсгөөд ингээд өөрхөн cash out хийх хэрэгтэй. Тэрэн дээр бол эхлээд ер нь бол ингээд нэлээд уналттай эхэлсэн юм бэ. Эхлээд жоохон өсчихсэн нь дахиад ингээд унаад эхлээд нэлээд дараалал хэд өдөр ингээд drawdown болоод ирсэн. Энэ үед юу айгу нэмэртэйсэн бэ гэхээр өдрийн лимиттэй гэдэг нь айгу зүг байсан. Яг тэгэхээр өдрийн лимит руу ойртоод ирэнгүүт зогсоод slow down болоод зогсоод хүн чинь ингээд бодчих жоох. Тэгвэл маргааш би дахиад шинэ эхлэнгүүтээ арилжаанд орохдоо өмнөх алдаа ингээд за ингэсэн одоо өнөөдөр ингээд тавьчих ингээд үзье гэдэг. За тэгээ магадгүй 2 өдөр нь болохгүй байлаа гэхэд 3 дахь өдөр дээр нь би одоо өмнөх бас л нэг сэтгэл зүйн энэ төр байраад дасгал масгалаа хийж байгаа ингээд тайвширж хагаад ороод тэ ингээд явсан нь өөрөө ингээд надад өдрийн лимит хэд хэдэн боломж олгоо тэгээ буцаад сэрэх нь аюу амархан сэргсэн л дээ бэ. Тэгээ тэр ирчээр ер нь явсараад яг өөрийнхөө зорилтод бодож исэн төвшөнд аюу ер нь бол аюу хурдан хүрсэн. Арилжаа бол ер нь бол сэтгэл зүй тэр чигтээ сэтгэл зүй яригддаг зүйл те. Тэгээ фандын одоо энэ шалгуурын үеэр бол мэдээж ингээд сэтгэл зүй аюух одоо ингээд хөдлөх үе ингээд тогтворгүй болох үе гарч ирсэн. Тэр тоолонд ер нь сүүлийн жилийн хугацаанд би тэгж ажиллаад байгаа. Аюу дасгал хийн. Одоо нэг хөнгөн дасгал тэгээ дээс мэс өсрээд ингээд одоо сунаж мэнэгаад ингээд хөссөөр дамжуулж одоо би физиологоо ингээд тайвшруулад араас нь ингээд бясалгал хийгээд шүрт ороод нэг ийм процедуртай ер нь ингээд өөрийгөө тайвшруулах тийм процесс. Тэгээд бас нэг оройдоо гарч алхах нь одоо нэг тойрч ер нь нэг юм бодож байгаа алхах нь энэ мэдчлэн нэг ийм процессыг ингээд ер нь хямарсан үедээ ч юм сэтгэл зүй докторгүй үед хэрэгжүүлэхээр нэг маргааш нь айгүй сэргэг тий
ер нь айгүй амархан процесс сэргэж ордог. Тэгээ арилж байгаа хэвээ явуулж чадаадсэн. Цаг хугацаа ихтэй айгүй хурдан юм байна. Ингээд би нэг сая л ер нь арилжааг ингээд мэдэж авч ирсэн юм шиг нэг мэдсэн чинь ингээд амар урт хугацаа өнгөрцөн. Тэгээд нэг амар би ингээд те тууштай амжилтанд хүрнэ гэдэг бодлоос илүү ихэнх хугацаанд нь ерөнхийдөө нөгөө энэ нэг алдагдлаа нөх хөмөөрөө одоо те мөнгө төрөг олмоор нэг иймэрхүү нэг юм хэцүү бодлуудад ерөнхийдөө ингээд хүн чирэгдэж баг айгүй хугацааг өнгөрүүлсэн айгүй харамсалтай. Гэхдээ яг би буцаад айгүй их нөгөө хурдан сүүлийн нэг жилийн хугацаанд нөгөө түрүү ярьсанчлаа сэргээд за одоо нөгөө буцаад би анх энд юу бодож орлоо те ингээд одоо яг энэ тууштай ингэж одоо удаан хугацаанд явсныхаа эргийг гаргах ёстой өөр дээрээ ажиллах ёстой гэдээ одоо нэлээд ахиц гаргаад ингээд явсан. Тэгэд угаасаа л одоо яагаад хүмүүс арилж яа гэдэг Монгол ер нь дундад цайлан хит үлээ. Бид нэр одоо хизээ тэр YouTube, Facebook их амьдралын за тэрнийхээ талын талд ч ер нь хурж чадах уугүй гэдэг асуулт байгаа тий. Тэгэхээр иймэрхүү бодит байдлын асуултан дээр тулгархад би өөр ирэхгүй. Ер нь бол хүн энэнийг бол гарах ёстой, би амжилтаа хийх ёстой. Одоо маш их зүйлийг бүтээх ёстой гэсэн бодол ер нь анхнаасаа тэгвэл бүгд аягүй сайн бодож түрүү хэлсэнчлэн энэ хаалгыг нээх гэж байгаа бол нэг бол эргэлт буцалтгүй орно гэсэн шийдвэрийг орох. Эсвэл анхнаасаа нээхгүй байх. Одоо тэр л шийдвэр юм уу та. Тэрнээс бусад зүйлүүд бол тэр явандаа суурал мэдлэгийг бол олоод авчиж болно. Гол нь анхнаасаа маш шийдвэртэй хин нэг зүгээр нэг инфлюенсер ч юм уу те дуурайж биш. Эсвэл зүгээр нэг инста сайз амьдралд хөтлөгдөж биш. Яг энийг бол бизнес шиг яг ажил мэрэгжил гэдэг утгаар нь би явнаа насаараа тууштай явж чадна гэсэн үед л тэрийг сайн шийдвэрээ бодох хэрэгтэй гэж бодож байна да. За чадна гэсэн итгэл юм уу та. Ер нь дотроо мэдэрдэг юм. Нэг бол би бол хийж чадна гэдэг өөрөө дотроо мэдрээд байгаа юм чинь дээ. Ингээд энийг яг ингээд зүрх сэтгэлээрээ мэдрээд одоо энэ хугацааны бүх одоо хөгжүүлсэн өөрийгөө зориулсан энэ бүх зүйл маань одоо аюу тийм ихтгэлтэй одоо нэг тэг өнөөдөр $1000 алдах надад сонирн биш. Яг л би маргааш босч ирээд өөрийгөө сэргээгээд дасглаа хийгээд бясалгалаа хийгээд өөрийгөө бодоод ингээд сэргээсний дараагаар би маргааш чаддгүй мах би дараа 7 хоногт энийг хийж чадна гэдгээ дотроо мэдж байгаа учраас айдсгүй. Тэгэхээр хийж чадна. За тэгээд нийтийн арилжаа хийдэг те Монголын бүх залуучууд амжилт хүсье. Бүгдээрээ одоо энэ одоо гаргасан цаг хугацаа хичээл зүтгэлээ бүгдээрээ өөрсдийнхөө хувьд үнэлээд амжилттай өөрийнхөө хүссэн хүн болоорой гэж ерөөдөө